Түүнийг бууж өгөх мэт болоход Эрикийг хүчтэй зөхөж хөрхий залуу газар дунан түнд нижээд нүдүүв. Эрик гэц рүүгээ шууд зөхөөсөд өвцөндөө чичэн. Мөнгөс өгс залуу ухаан алдаж сурагчид түүнийг эмнэлгийн өрөөрөө авч ясны дараа рай залуу дэлбэртэй тулдуул. Түүнд ямар ашигтайг асуув. Түүндээ тус хэмжээний чадвартай эсхийг асуув. Тэр үед манай залуу Себастьяныг тулдахад ятгах зүйлийг үзүүлв. Рай дунд түвшний хоёр араатны болор гаргаж ирээд хэрэг ясууж энэ хоёрыг өгнө гэв. Болорыг хараад сандарсан Себастьян түүнийг хаанаас авсныг асууж бохир зүйл авч асууж армааргүй хангаа хийв. Харин манай хүү түүний эцэг гэх нь аялгчид тул эдгээр болорыг үлдээсэн гэдгийг хэллээ. Рэй эдгээрийг таныг төхөөрөмжөд ашиглаагүй. Тул түнд авах боломж байгааг хэлж саналаа улам сонирхолтой болгов. Залуу дэлбэр болорыг нэлээд сонирхож байгаа болж тарийн дуудлахыг хүлээн авсан ч нэг нөхцөл шаардлаа. Түүний нөхцөл нь энэхүү зэрэглэлийн тулааныг олон нийтийн өмнө явуулах байв. Себастьян хүмүүсийг түүний араатны болорыг албаар булааж асан гэж бодолхойг хүсэхгүй байгаагаа хэлэхэд манай хүү насааш гэхийг хүсэжсэнээ зөвшөөрөв. Дараагийн хэсэгт бичвчийн талбай руу шийдэх бөгөөд сурагчид өөрсдийн Себастьяг улаан өстэй гаж амтныг задахыг дэмжиж байв. Үүний зэрэгцээ Рейтэй хамт алхаж буй Кайш түүнийг хоёрт ирэн бүлэгддэг. Себастьянтай үнэхээр толждох хэсгийг асууж хэрэг тийм бол энэ нь сайн санаа биш гэж бодно. Кайш санаа зовн өөрийгөө хожигдно гэж бооцоо тавьж хордон мөнгө олохыг хүссэн ч эсрэг тосон өршөөхгүй гэдгийг хэлв. Гэвч Рей түүнд санаа зовох хэрэггүй гэж итгүүлээд Кайшд бооцоогоо тавихыг хэллээ. Түүнийг яасан ч зогсоож чадахгүй гэдгийг мэдсэн Кайш тэр нашаас хамрын цусгаар хаамсахыг хүсэж манай хүү гарч зөрүүлэн зөвшөөрөв. Кайш хар бүстээрээ болон цагаан бүстэй Себастьян нарын бооцоог ихлүүлж хөддийн бустаасаараа хэр удаан тисхийг асууж яан түүнийг битгэхгүй байхыг хүсв. Гэвч Сильвэ энэ нь тийм ч амархан дулаан болохгүй гэж өөрөөр таамагч байлаа. Үүнийг сонсоод Дин хайр үнэхээр хүнийг сохор болгодог хэмээн түүнийг шавшна. Сильвэ тэр залууд дургүй гэдгээ батлан өөрийгөө зүтгэв. Тэрээр Дин дурж Рин хэр хүчтэй идэхгүй байгаа учраас өөрөө сохор байна гэв. Гэри Рейг энэ тулаанд ялах хэсгэд санаа зовхгүй хахаа тунгаана. Үүний оронд дүүнээс болж түнд уурч болцсохгүй. Ноён дэлбэрт илүү санаа зовж байв. Тулааны талбарт гарч ирсэн Себастьян ихтантай зангараар Хүлэг баатрын хүүхэд Хүлэг баатар болдог. Харин тариачны хүүхэд тариачин болдог. Хинч анги давхархан хич хязгаарыг давж чадахгүй гэж дарамтлан санаалав. Сэрмээ барьсан залуу дэлбэр Рейг Эрикийг ялсны дараа арай дэндүү өөртөө идэвхтэй болсон байж магадгүй ч тусалцсны дараа тэдний ялгааг хортон харах болно гэдгийг тодорхой болгов. Хүлэг баатар сурагчдын нэг нь тэднийг байрлалаа эзлэхийг тушаахад манай залуу түнд өвчгөө туслахтаа үлдэхийг зөвлөв. Тулаан ихших гэж хадрээ зөвхөнөд нь харагдах хар даавгаар нүрээ тавсав. Тулаан ихшихэд Себастьян ихний асхмаа хийж сэрмээ түнлүү талаад манай хүү дайрштай гайхалтай болцсон бөгөөд эсрэг тал нь түүний ихний дайртаас олон хүн болтдог. Туж нижээд азтай байна гэв. Азан нижээд муу байна гэж хэлээд Райбог нь хугацаанд түүний нүрийг зүсэж амтсан бөгөөд Себастьян нүрээ арчин хичгээгүй хүн байна гэж бодно. Хэрвээ чиний жинхэнэ хүчин бол чи намайг хизээж аж чадахгүй гэж тэр хэлв. Тулааны дундуур манай залуу Себастьянаас яагаад ийм их ярьдгийг асууж түүнийг өргөж ам орлуулж яадаг тус өдийг хүртэл ясаар ирсэн байх гэж таамаглав. Сандарсан залуу дэлбэр түнзүү гэрсийн хурдаар усарч чиний азуугаар дууслаа гэж хэлв. Тэр үед манай хүү дайрштыг уян хатан болтож зүсэрт хийх хөдөлгөөнөөр Себастьяны нүур болон мөрийг зүсэж цус орсоо. Бүгд гайхан хоцоход Дин Рейг түүнийг хэрхэн дайрсныг гайхаж Себастьян хэлж харагдсан итгэж ядан байв. Ян ч мөн энэ гайхамшигт цачирсан байхад Гэри Рейг энэ техникийг хизээ сарсныг тааварж түүний Себастьяны дайртаас болцсон арга нь ягж ноён Кэшиг байсныг мэдв. Үүний дараа үүнээс залхсан бололтой залуу дэлбэр Сэлмэндээ шиж хишээд Райдын дайртаас бултгаж чадах хэсгийг анхааруулв. Сэлмэнд чи манай хоромжлог төхөд цогцсон олон Себастьяныг дэмжиж түүнийг дөрвөө хашин дэмжиж байв. Түүнийг чи манайтай нэгдсэн сэхмээр райроо дайрахад манай хүү дахин цогтоос зайшв. Гэвч удаад залуу дэлбэр түүний техникийг ойлгосон бололтой. Райг ингэн гэдгийг мэдэж байсан гэв. Түүнийг дайртаас булцаар байхыг мэдсэн Себастьяны Сэлмэнд тогширч Райжуу цогтоос зайсхийг зай үлдээдгүү үргэж зүлэн цөхөв. Түүнийг Сэлмээрээ үргэж зүлэн нүдв зөөр сарагчид өөрсдийн баатар болох цагаан бүстэй Хүлэг баатрыг үнэхээр даг байна хэмээн хуржуулж улаан өстэй насхаг баримт нь тавихыг уриалав. Тулаан татсан Дин Райгуудыг хүртэл дайртаас булцаар ирсэн тул одоо цохол хон гарцаагүй гэж таамаглав. Тэр нос Себастьяныг хэтрүүлжлээ гэж бодсон Сильвэ тэрндрээ зүгээр гэдгийг түүлж илүү араас харахыг хэлв. Тэрээр давуу талтай байгаа нь үнэн дээрийн эсрэг талынх гэдгийг ичжив. Залуу дэлбэр цэсэндээ бүдэгдэн олон удаа зүсгдэж байгааг хараад Райгуудыг хүртэл дайртаас зүгээрш бултжсэн гэж бодсон. Динийн аманга гэвч мөн адил нэлээд цочирсан бололтой Гэрэрийг бүхий л хугацаанд дайрчсан нэг нь гэдгийг хэллээ. Сильвэ цаашин тайлбарлахдаа түүнийг Себастьяны хос бол топортой дор хаяж нэг удаа сөрөг дайрч хийсэн гээд Рай Себастьяны тэсвэрийг олгоор бууруулж түүнийг төлдөөсөн гэж нэмж хэлв. Хөөрхий Себастьян бүх биеийг шалбархаад баригдан эцэг нь хүртэл хизээч ингэж зодож байгаагүй хэмээн ууртаагаар хашхна. Түүнийг ална гэж заншилжээд Себастьян дахин нэг дайрч хийхэр түнлүүгүй. Гэвч тэрээр Рейн Сэлмэн дахин зүсвэжээ. Манай хүүгийн сонгодог хөдөлгөөнийг харсан Дин нүдэндээ итгэж ядна. Энэ үнэхээр Рай мөн үү гэж гайхаж байхад Сильвэ түнд маш хурдан ялах бүрэн боломжсыг ажигч. Яагаад түүнийг санаатаагаар үргэлжлүүлэн дараад байгааг гайхаж байв. Тэр үед Гэрэрээ үнийг зөрөөд хийж байгаа бөгөөд магтан амтан эдшээрээ тоглодог шиг эсрэг талынхаа хүнээр тоглож баг багаар тамлахыг хүсэж байна гэж дүүнв. Себастьяны бүх нөр одоо зүсэгдэж хөрсөн байгаа нь бидэнд харагдав. Хөөрхий залуу өвцөндөө
үргэлж райг заван тариачин гэж дуудав. Гэвч Монкийн өсийг эцэст навч буй улаан өстөхөө түүнийг чичрэн аав нь түүнийг зүгээр өнгөрөөхгүй. Тэр өсөн маш бас холно гэж ирээд занж хийж яхад хамрынхан үзүүр сүржин цавчтыг өгөв. Манай хүү сэлмээ техник удаа өргөж түүн шиг хүнтэй ярих цаг хугацаа эрч хүчээ гартц буй хэрэг гэж бодно. Бууж өгөх гэж буй Себастьян райд тэмцээнийг орхино гэж хэлв. Гэвч түүнийг ямар нэг зүйл хэлэх гэж байхад манай хүү Себастьян Монкийг үргэлжлүүлэн гэмтээжсэн шиг түүнийг сэлмээрээ тань зөхөв. Райангийнхаа хүүхдийн гүшөө авчиж сахарсан бөгөөд шагасаас түүгийн Монкод хийсэн бүхний хариуг барихын тулд юу ч хийхэд бижин байв. Тиймээс тэр түүнийг ийм амархан бууж өгөхийг зөвшөөрөхгүй. Үүний зэрэгцээс хэлвэ. Гэрийн нар нөхцөл байдлыг муу байна гэж дүгнсэн бөгөөд хэрв ингэж үргэлжиж буй Себастьян хүч балжчихвэ гэв. Тэр үед тэд хин нэгний зогсоо хэмээн хашгирахыг сонсов. Энэ нь Монк байсан бөгөөд түүнийг энд юу хийж байгааг хасан нэрийг зогсоохой хичээв. Энэ хооронд хүнд бэрдсэн өрсөлдөж чинь бууж өгч тэнцээ райгийн ялтаар дуусав. Тэр мөчид сурагчид Себастьяныг энэлхийн өрөө рүү авч явахаар яарч гэрийн найз руугаагүй. Хөрсөн цаан бүстэй хүү уурч бөхөндөн хинэн эцэст нь нэнийхийг харна шүү гэж улаан өст хүү дуудан бүгдийг замаас нь холтгоор ташаа. Дараагийн хэсэгт биднийг Аверон Хөлөг Баатрин академийн төв байрны дээд давхарт хүрэх бөгөөд тэнд дижбэр хүдэн тохиолдсон зүүжийн талаар шуугийн тарьж байхыг харна. Кэ хичээд түүнийг тайвшруулахын тулд Баатар хүний үднээс харуул Рей талан ямар ч дүрм зөрчөөгүй гэдгийг батлан хэлв. Хараатуустай зааварлагч дижбэртэй дүрмийг үл тонсорч болохгүйг сануулгач тэр ширээ шаан урсэж юу ч сонсохыг хүссэнгүй. Хилэнсэн Баатар хэрэг дүрмийг үл тоосон бол улаан ус нусхай газар дээр насах байснаа хэлээд гэ танд хүүгийнх нь нүүр амт хэрдтөө басны сайн хар гэв. Дижбэрт өргөж зөөсөн Рейг анханасаа мангас болж төрсөн учраас үнийг зэрүүд хийсэн хэмээн буруутгав. Түүнийг ийхүү хэлмэгц ахлагчдын нэг нь яриг нь тасалж түүний үг бас буруу биш гэдгийг хэлжээ. Хэрэг зэн зөгнөж үнэн болж тэр улаан өстөхүү хаан талсыг сүрүүж хаж гэтэл ахлагч Вон тэрхүү зөгнөж улаан өстөхүү энэ тишгийн сонгорцсон аврагч болж магадгүй гэж зөгнөснийг ирчлв. Гэвч Вонны яриг өөр нэгэн тасалж хүү аль хэдийн гамшиг болох шинж тэмдэг үзүүлж ихсэн хэмээн амдаа үлжээ. Үнээс үүдэн өөр нэг ахлагч улаан өстөхүү хүүхэн хамгийн амархан бөгөөд энэ нь магадгүй төсвөлийн хөвсөлийг тавина гэж зөвлөв. Харин тэргүүн ахлагч үүнийг эсэргүүцэж энэ мэд хөвцөн ямар ч чадахгүй гэж үзлээ. Тэрээр хүн бүр өөр бодолтой байгаа бол санс хураах хэрэгтэйгээд Рей тасны хүүхийг зөвшөөрч байвал гараа өрхөхийг хүсв. Ингээд Дижберт ахлагч Гибби Мастер Баатар Роснерыг академиас хүүхийг дэмжсэн байна. Нөгөө талд ахлагч Вон тэргүү ахлагч Хамфри Минфорд Бернардо болон зааварлагч Кеннер түүний хүүхийг эсэргүүцв. Эцэст нь тэдний 3 Рейг хүүхийн төлөө санал өгсөн бол 6 дахь холцсон байна. Ийм дахлагч улаан өстөхүү хүүх шийдвэрийг хэрэгсэхгүй болохов. Дараагийн хэсэгт Рей дотор байрныхаа дээвэртэй нүдэ аний хөвтөж байтал хин нэгний хүлийн чимээр ортхон сонсогдно. Түүнийг хэн байж болохыг хаж байтал дотор байранд харагдаагүй. Тул дээвэр дээр хайж ирсэн Сэлвэ байж таарав. Манай залуу хэсэг хугацаанд ганцаараа баймар байгаагаа шихэд Сэлвэ түүнээс Монкийн тухай бодож байгаас хэрэг асуулаа. Үүнийг сонсоод Сэлвэ түүний бодлыг уншсан мэт залуу нүшээд гайхав. Үүний дараа тэрээр Рейг жирийн хүмүүсээс өөр яриа хөрөө муутай бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг сайн ойлгохгүй байж магадгүй гэдгээ хүлээв. Гэвч манай түүний зам энд хүрээд төсөж байгаа нь тодорхой болов. Харанхой гэж академид нэвчсэн гэвцөө яриа үнэн байсныг өгүүлэхэд гэлтийн гишүүдийн нэг нь түүнийг хитрхи хожуу ухаарсныг хэлээд бодохгүй харанхой гэж академиг бүхэл мэдэж хинч тэднийг засаж чадахгүй гэж мэдэгдэв. Өвгөн хормын дотор тэдний дөрвийн эсрэг тэнцэж байх үед хин нэг нь тэдэндээ нэмждэв. Тэр бач Рей байсан бөгөөд тэд хоёулаа дөрвийн эсрэг толтно гэж зарлав. Рей нүрэнөө сэлмээ барин аюултай нөхцөл байдлаарч ирэхэд өвгөн түүнийг сурагчдын нэг гэдгийг таньж энэ хэрэгт татан орцсоосандаа хүлцэл өчөв. Нөгөө талаар гişдийн гишүүн тэр хүүг хаанаас гараад ирв гэж зачирсан ч нөгөө хүн тэд хоёулаа өгөх учраас энэ нь хамаагүй гэв. Өвгөн толтохоор бэлтгэж шид ашиглах зураарыгээс хоёр хүнийг саатуулахад туслахыг хүсв. Рей хоёр гишүүнтэй толтох зураа өвгөний чи урсгал нь онцгой болохыг таамаглаж сүдрийн араатнууд хонсортой хിവэр байгааг анзаарав. Тэрээр товтлохоноос болтож араас нь сэлмээрээ цохоор төлөвлөв. Гэвч нөгөө гишүүн дундуур нь орж ирв. Гэлдийн гишүүдийн нэг нь шид хэрэглэхэд Рей хойшоо налан бүрдсэн бөгөөд тэд түүнийг чи урсгал ашиглаж чаддгүй шууд тухаарч шинхэн суралцагч байна гэж дүгнэ. Тэднийг өөрийг нь мэдчихлээ гэж бодоод тэр сэлмээ амандаа зоохот гэлтийн гишүүд түүнийг хараад гайхаж хоцров. Тэд түүнийг алхаар шийдэж Рей рүү үсэрсэн ч тэр товтлохоноос тасарчгүй болчихсон тул энэ насгай бацааны хөдөлгөөн сонирн байна гэж сүдэр гайхад хүрв. Тэд Рей хортыг гүйцэтгэхгүй хараанасаа алдаж улаан өстэй хүүг хайж явахдаа өөрсдийнх нь хоёр гишүүнийг хүчрэхийг өвгөн хөнөөсөн байхыг харав. Өвгөн нөгөө хоёр гишүүнд хандан тэр хүү юу хийж чадахыг хармаар байгаа тул тулааны өргөжлөл гэв. Гэлдийн гишүүд хонд орсон мэт санагдаж нууц хүчээ ашиглахаар батсан ч үүнээс өмнө улаан өстэй хүүг зохицуулахаар шийджээ. Энэ хооронд Рей дээрээс бүхнийг ажиглаж өвгөн данханасаа түүний төсөлж хэрэггүй байсныг тунхав. Тэрээр толтох боломж гарлаа гэж итгээд араас нь сүдрүүд лөөсрөв. Рей тэдэнд гүйцэтгэхгүй хэцүү байдал үүсгэжсэн ч эцэст нь тэд түүнийг бусан шахав. Мандаа хүүд гацсан байхгүй мэд санагдах үед өвгөн түүнийг дуудаж тэр залуугийн гараас зурч өөрлөгөө татахыг Рейгээс шаардав. Дараа нь өвгөн Рейг эргэж ирчээ ашиглан түүнийг дагуулж шидэхийг зааварлав. Улаан өстэй хүү түүний зааврыг дагаж нөгөө залууг өвгөний зүг рүү шидчих.
Үүний дараа өвгөн чи урсгалаараа хүчтэй цэхэлт өгч сүүдрийн засаа шидэгдэн одож дэлбэрш болов. Тэр засуугийн дэлбэрхийг харж зогсохдоорээ өвгөнийг ямар агуу хүчтэйгээ хаж яг тэр мөчид Хүжигбаатрууд хэргийн газар тэрлээ. Гişтийн хамгийн сүүлчийн гишүүн цогтхойг орчдоход манай хүн араас нь хөөсөн ч өвгөн түүнийг тосоож мохорч дорсон хүний араас бүхүү гэж хэлв. Энэ зөөр Хүжигбаатрууд ирч Рэй олон жишийн дараа шинэ ур чадвартай болов. Хүжигбаатрууд өвгөнийг зүгээр эсхийг магадлахад өвгөн тэдэнд санаа зовжтгүй гэдгийг итгүүлж нэг гишүүн нь малтарч чадсан тул өсвөл араас нь хөөж болно гэдгийг мэдэгдэв. Тэгш зөөр Хүжигбаатрууд нөгөө нэг гэлдийн гишүүний араас хөө өвгөнрийг тосволсон талархаж түүнийг авиачлаг сарвч гэж нэрлэв. Сонирхсан Рэй өвнөөс яагаад гэлдийн гишүүд түүнийг дайрсныг асуусан ч өвгөн асуултаас нь болтов. Яг тэр мөчид өвгөн түүний мөрийг тавшиж чи урсгал ашиглаж сороогүй хിവэр байгаа эсхийг асуугаад Рэй 2 дугаар дамжаанд орохоор Тозаны урсгалын клубт эсхийг зөвлөв. Үүний дараа өвгөн чи урсгал ашиглан сарвч шиг алга болоход манай хүн гайхаж хацран түүнийг сонио өвгөн байна гэж бодов. Дараагийн хэсэгт ахлах өвгөний өрөө гарах бөгөөд тэнд Уинфорд Рэй хүлээж авах шиг байв. Рэй гэхэд Уинфорд ахлах өвгөн түүнийг дуудсан гэдгийг дуулсан. Манай хүнийг ийм хортон баригдсан юм бата гэж гайхахад хүргэв. Уинфорд Ян Кайл Слот Бажир болон Рэй зэрэг бүх улаан өстэй хүүхдүүдийг дуудсан баштай. Хүүхдүүд төвчээргүйцэн. Өвгөн тэдэнд тусгай даалгаар өгөх гэж байна гэж таамагч явах үед ахлах өвгөн шууд гол асуудалтай орж тэднийг дуудсан шалпаанд нь зүүн бэлгээс олсон гэдгийг ишчив. 10 жилийн өмнө Тэнгэрээс ирсэн зүүн бэлгээр тэдний хазай нутгийг өслийн ирмэгээс улаан өстэй хүү аврах болно гэж зүгэнснийг өвгөн бичижээ. Үүнийг сонсоод Кайл тэдний хэнийг нь байж магадгүй гэж тааварлав. Гэвч өвгөн энэ тодорхойлолтод тохирох 10 улаан өстэй хүүхэд олсон гэдгийг хишгэд Рейорд өмнөхөөсөө илүү гайхаж хацрав. Нөгөө 5 хүүхдийн талаар асуухад өвгөн тэдгээр 5 хүүхэд шидийн авьяастай тул Росын тактимэд суралцж байгааг хэлв. Рэй үнийг сонсонгуудаа тэнд сууч байгаа юмыг санаж тэр тэтгэр хүмүүсийн талаар хэдийн мэдж байгаа байх гэж бодов. Кайл болон бусад улаан өснүүд дэлхийг аврах гэж байгаадаа хөөрөн баясж явах үед ахлах өвгөн зүүн бичгийг өрөөжлүүлэн өгөөв. Өнгөрсөн хугацаанд 5 лот Хүжигбаатар тэдний хазай нутгийг аюулаас аварч сүүдрийг даран Ивэн Хүжигбаатрын академиг байгуулсныг тэрээр ичлэв. Үнэт башгүй өвийг ардаа үлдээж ахлах өвгөн тэдэнд тэрхүү өвийг хамгаалах том хариуцлага хүлээж гэн. Үндсэн болон тусгай сургуулиудаас гадна илүү их бичлэгч хийх болно гэдгийг дуулгав. Тэдгээр 5 улаан өстэй хүүхдүүдийг Ивэн академийн шинэ үеийн зууд Хүжигбаатраад олно гэж хүлээж байлаа. Тэднийг өрөөнөөс гарахад Кайл болон Шүүдийн нэг нь урагчд болж байгаадаа баяртай байсан бөгөөд Рэянаас түүний өсвөргөж улаан байсан эсхийг асуув. Энэ хооронд Ян түүний өсвөргөж ийм байсан бөгөөд өсөж тарних хятадтай их зүйлийг туулсан гэж хариулав. Манай хүн бүрийн өсвөргөж улаан байсан гэж тооцов. Гэвч Рэнгс хар байснаа улаан болж өөрчлөгдсөн юм. Манай хүн өөрийг нь лууд Хүжигбаатарт тооцох ёстой эсхийг тунгааж үүнээс үүдэн ахлах өвгөн тэднээс ямар нэг зүйл нууж байгаа байх гэж бодоход хүрв. Дараагийн хэсэгт ахлах өвгөний өрөө гарах бөгөөд тэнд Уинфорд хүүхдүүдэд зүүн бишгийг бүхэлд нь ичлээг өн төлөө ахлахыг байцааж авах шиг бай. Хүүхдүүдийн мөрөн дээр хангалттай ачаа байгаа тал бэхэн болсон үед нь мэдэгдэх ёстой гэж авах баталж Хүжигбаатар дургүйсэн ч түүнтэй санал нэгдэв. Үүний дараа дүр зураг лууд Хүжигбаатруудын талаар хайж гэрсэн Рэй рүү шилжив. Зарим хүмүүс луг мөө мохан бэлгэц гэж боддог хിവэр байхад зарим нь ийм амьтдыг хизээж байсан гэж итгэдэггүй. Химээ хөө өгөөлөө. Өнгөрсөн хугацаанд дэлхийн ертөнд сүдэрч нэрвдээгүй байсан таллог энэ газрын хамгаалагчид байсан гэж цөөн хэсэг нь эвсэр байв. Хүжигбаатруудын талаар илүү их хүнших төсөн бурханы өдөртөнжийг дурдсан нэг нь ном тунд онцгойлон анхаарч татв. Бурханы тухай бичсэн номнууд хүмүүст хориотой байдаг тул Рэй ямар ч хэрэгтэй зүйл болж чадалгүй. Хариулт болохоор санаартан луу очив. Тэд цэркэдээ хийх тусгай бэлтгэлээс гадна лууд Хүжигбаатар болохын тулд Уинфордын өдөржигдоор нэмэлт бэлтгэж хийдэг болох нь бидэнд дэс болов. Бэлтгэл үргэлжлэх тусам манай хүү хэрвээ энэ шинийн бэлтгэл байгаагүй бол шууд бурхантай уулзаж ягаад өөрийг нь хүн болгон хуурхасныг асуух байсан да гэж тунхаа. Манай хүү бэлтгэл хийсээр нэржиж өнгөрснийг өгүүлээд ан агнуурт явах цар зав гаргаж чадсанаа дурдж маргааш тэдний 2 дугаар дамжааны бэлтгэлийн анхны өдөр байх болно гэв. Одоо цагт иргэн ирэхэд Рэг унтаж байх шиг байх үед тэрээр чимээ сонсож гариг чичирч харт орч байхыг гэрчлэв. Гарийн нүдэн нэхгээ Рэг уртан зогсож байхыг хараад айж өглөө эсэлтэ тол явж унт гэж хэлв. Түүнийг зүгээр гівшээ боцоход манай хүүгийн сандрахж төрж түүнийг тэгтлэн айлгсан ямар гээчин харт орч байсныг гайхав. Маргааш нь Гарийн нойргүй хонсон мэт харагдаж Рэг түн санаа зовж явах зөөр сэлвэ тэдэнтэй мэнжин эсхийг хүссэн клубээ сонгосон эсхийг асуув. Манай хүн клубын талаар юу ч мэдэхгүй байх шиг байсан тул сэлвэ цаашангуур анхаарсан хандуулахыг хэлж 2 дугаар дамжааны бүх сарагчид клуб сонгон бэлсэж тэнд бэлтгэл хийх ёстой бичлэв. Энэ хооронд сэлвэ эмнэлгийн клубт ирсээр шийдэж Гари хэдийнээс ихэмний урлагийн клубыг сонгосон байв. Манай хүн нэг баглан ганцаараа үлдсэн мэт санагдсан ч түүнд клубт эсхийг хийсэн хин нэг гинт санав. Тэрээр өвгөний зөвдөж байсныг иргэн саналаа. Тэр түүнийг тулааны урлагийн клубт эсхийг санал болгов. Ямар ч клубт ирсээгүй байсан тул Риунийг туршиж үзэхээр шийдэж хэрэг уйдгартай байвал тэр цагийг аратан нөхөд ашиглахаар төлөвлөнө. Ришийн өөр чадвар олж авсныхаа дараа өөрийгөө манаггүй гэхээ мэдсэн бөгөөд энэ нь түүнийг олон жилийн өмнө шалгалтад унасны шалтгаан байжээ.
Манай хүү дунд түвшний араадны болор шингээж хилбэж бүх зүйл өөрчлөгдөн гэж найдаж байгаа ч Себастьяныг ярьснаас хойш олон хүн түүнийг ажиж сохолсон тож чөлөөтэй хөдлөж чадахгүй байлаа. Тэрээр одоогоор 10 дугаар байранд жагсаж байгаа тул зарим тулаанаас татгалзах хэрэгтэй юу гэж бодож явахдаа тулааны урсгийн клубыг олж маш алслагдсан. Бөгжөө газар тэсэндээ нэлээд гайхав. Үүдний хэсэг хинж байхгүй харсан тэрээр дот тус орохоор шийдэж ийм ядуу зүдөө газар тулааны урсгийн клуб байдаг гэсгэд ирсэн. Рэйхийн нэгнийг дуудаж хайдал дотор нэг хүн сууж хойгоож харав. Тэрээр тэр хүн лөө төхөж очсон ч ямар ч хариу үйлдэл үзүүлсгүй байгааг мөн түүний оршихогч мэдэрч чадахгүй байгааг анзаарлаа. Түүнийг өгчөж гэж бодоод ирээ. Өвгөний мөрөн дээр тогших мөчөд өвгөн түүний гараас шүүрч аваад газар руу хүчтэй шидчихв. Өвгөн уурсан хэринж энэ газарт яаж орж зөрхлөв гэж ашиграхад Ри өөрөө намайг дуудсан болохоор тулааны урсгийн клубт эсгээр ирсэн гэж тайлбарлав. Үүнийг сонсоод өвгөн тайвширч тэр өдөр өөрт нь тасалсан улаан өстэй соргич болохыг нь танив. Тэр хүн ахсах багш байж таарсан бөгөөд Рэг алхтаж эхлэв. Манай хөөрхийнхөө өнөөдөр бараг өгөх төгсөн тул ямар ч ажиллахаар ирснийг нь ч мэдэхгүй байж. Яагаад танихгүй хүн лөө дайсныг өмнөөс асуув. Өвгөн түнээс өөсөж гойгаад сүүжийн үед энэ долоон хачин хүмүүс ирэх болсон тож баг зэрэг санаа зовж байгаагаа хэлв. Ри түүний зөвхлөөр дааж клубт ирсэнд өвгөн баярч одооноос түүний шай болно гэдгийг дуулав. Манай хүүнээ сонсоод итгэж чадахгүй байсан бөгөөд өвгөн түүнийг хуурч клубт ирсүүлсэн гэдгийг харав. Хавханд орсон мэт мэдрэмж төрсэн Ри хэрэг анзаарчилсан сургалт бол яаж болтгоо гайхам. Өвгөн Рид анхуулцдаа чи энергийг яаж ашиглахаа мэдэхгүй байсан. Тул үндсэн сорноос нэвшхийг тушаав. Өвгөн чи энергийн давталгааны талаар үргэлжлүүлэн тайлбарлахсаар манай хүүхийн чирсээгүй энэ клуб яа харахгүй дампуурч байгаа газар байна гэж дүгнэ. Гэвч өвгөн түнд тэр хүмүүс тулааны оршихыг ойлгохгүй ингэж батлав. Мөн тэрээр Рид бүх зүйлийг зааж дуусны дараа өөрийнх нь гар хамгийн шилдэгдсэн гэдгийг ойлгох болно гэжээ. Энэ мөчид Рид түүнээс саяхан өөрлөөн дайрсан хүмүүсийн талаар асуухад ахлах багш тэднийг харанхуй гэлтийнхэн бөгөөд энэ талаар 2 дахь курстэй үзэн гэж хариулв. Харанхуй гэлт бол аллуур ван турсыг нөхөхийг хүсдэг байгуулж байгаа гэдгийг өвгөн ичлэв. Тэрний өдөртөгч урд нь Эвери Банет академийн өндөр албан тушаалтан байсан бөгөөд академиас хөөгцсөнийхөө дараа энэ байгууллагыг байгуулсан гэж тэр үргэлжлүүлэн ярив. Тэрний орс өдрийн тавтай төстэй байсныг сансан Ри тэдгээр хүмүүсийг аюултай юу гэж асуухад өвгөн түнд өртөө тул үннийг хэлхээ шийдэж өөрийг нь академийн 6 ахлах багшийн нэг учраас гэрдийн гишүүд хүлхийг хүссэн гэдгийг хүлээв. Ахлах багш гон цанцаа тайлж болцонгаа гарган хэдий хөвшинч бочиндаа бихтэй байна гэж хэлв. Түүнийг Рензүн зүнлийг мэдж байгаа байх гэж таамарсан манай хүү. Гон түүнийг юу чадтайгаа харуул гэж тушаахад хамаг хүчээ харуулахаар шийджээ. Ингээд манай хүү өвнийг хамаг хүчээрээ зөхөв. Түүний гар өвгөний чирэг бие төсөх үед Ри метал шалтан зөхж байгаа мэт хатуу байна гэж бодлоо. Манай хүүгийн гар бараг битрах төхөж байхад Гон түүнээс энэ зохицтод чи энерги ашигласан уу гэж асуув. Ри өвцөн гараа үлэнгээ үгүй гэхэд өвгөн сэтгэж нь хөөрч түүнийг бухнаас ч хүчтэй бөгөөд чи энергийн гарах байрыг эзэмшүүлж тэнгэрдүүлнэ гэж хэлв. Энэхүү засварчлыг сонссон манай хүү энэ өвөнд ер нь итгэж болох уу гэж гайхна. Вон бахархтайгаар түүний мөрөн дээр асухтан одоо өвчлөгээ гэхэд Ри би хараахан зөвшөөрөөгүй байна гэж хэлв. Ри сандарч одоо нэгэнд буцах замгүй боллоо гэж бодно. Дараагийн хэсэгт Вон Рид чи энергийн талаар зааж би бэлтгэл харагдана. Вон чи энергийг зөвхөн нэмсгаснаар үүсгэж болно гэж хэлээд түүний бие рүү бага зэрэг чи энерги шилжүүлв. Өвгөн энергийг шилжүүлж Рид үүний биеэрээ мэдрхийг тушаав. Манай хүү энэ нь маш дулаахан байгааг мэдэрч чи энерги ингэж өрсөж байгаад гайхна. Гинт Вон ухаан алдаад онцгов. Манай хүү өөрийнх нь манай идэвхцнийг харж сандран Воныг өвччих гэж бодон сэрэхийг оршино. Гэвч зүрхний цавчлыг нь сонсоод Ри санаа амран оныг зүгээр тухайн алдсан байна гэж таамаглав. Тэрээр нөхцөл байдлыг тунгаан бодож өвгөнийг чи энерги шилжүүлэх үед систем түүний биеэс мана шингээж авснаар өөрийнх нь мана ур чадвар идэвхцэн гэдгийг ухаарлаа. Өөрийнх нь мана бараг дүүрч байгааг харсан Ри хараахан сэрээгүй байгаа өвгөнийг алхтаж түүнийг огтхонч хүчтэй биш байна гэж дүгнэв. Энэ зурлууны төвчээр өртөө 10 минут үргэлж ирж тэр өвгөнийг зөнд нь орхив. Түүнийг ямар ч байсан өгөхгүй гэж бодоод тэрийн цагийг бэлтгэл хийхэд ашиглахаар төлөвлөнө. Манай хүү лууны мэлмийг идэвхжүүлж бие дотор нь урсгах чи энергийг анзаараад үүнийг аюулхаа дээрээ төвлөрөөж биеэрээ иргэдүүлж чадлаа. Гэвч түүнийг өдөр тох гэж оршдох үед чи энерги биеэс нь санин олох болно. Би дээ. Чи энергийг төвлөрүүлэхийг хичээсэн ч энергийн зам хорсоор манай хүү дарааж битэрсэн. Чи энергийн урсгал тогтворгүй байна гэж бодоод тэр илүү их энерги ашиглахаар шийджээ. Рэ илүү их чи энерги ашиглах тусам түүний бие өвдөж эхлэв. Энерги хяналтаас гарч ирэх үед өвгөн эцэст нь сэрж Рэ хяналтаа алдан асар их энергийг гахаж байгааг харав. Сочирдсан ахлах багш Вон түнд хөдөлгөхгүй хайр тушаагаад түүнээс энергийг нь сорж авав. Түүнийг энергийг гадагшлуулах үед тэр газар сүрж ахлах багш Ригийн биеэс сорж авсан хөнөөс хүчний хэмжээг хараад түүнийг бараг амиа хортлох өглөө гэдгийг хэлв. Үйл явдал усамж чинжиж эвцэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсүүлж дэвшсэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарч, сувг сум маань заавал бүртгүүлээрэй.